За тэгэхээр гүшүүний ийм Монголигаар дамжуулаад автомашина шилжүүлэхийн тулд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй шилжүүлгээ хийх боломжтой болсон байсан. Энэ талаар та мэдээд байна. Тий. Өнөөдрөнд бол Улаанбаатар хотод нийтдээ бол өдөр болгон бол 1257 автотевэр шилж түлхэн хийдэг. За энэ процесс өөрөө их удаан хүн сурталтай. Нэг өстө та бүхэн мэдж байгаа ш бүгдээр автотеврийн нэгдсэн төвдөр ч мөнцний төвдөр очиод альсвал 32 Улаанбаатар хот цэгээ. Тэгэл доороо хаяж хамгийн багтаа 2 цаг очирддаг. За тэгээд нөгөө хоёр талдаа гар өсгөө зураал гэрээгээ бүглөөл тэгээд шилжих хөдөлгөөн хийдэг. За энэ процессыг бол шууд ийм Монголио хийх болцоотой болцсон. Нэг өснөө бол 5-аас 10 минутын дотор бол автотеврийн шилжих хөдөлгөөний шууд захимаар их болцоотой болж хэлмээр байна. За хийхдээ бол хамгийн чухал нэг зүйл байгаа. Тэр нь бол цахим гар өсгөх тах хэвээр. Тэгээ хоёр иргэн хоорондоо шууд гар утсаараа хараад за иргэн шилжүүлж байгаа иргэн бол шууд ийм Монголио нэвтэрч ороод автотеврийн шилжих хөдөлгөөн гэсэн тийм юу байгаа. Үйлчлэг байгаа. Тэрлөө ороод тэгээд тань дээр одоо шууд юу харагдана. Танд бүртгэлтэйгээ автотеврийн нэгс машин. Аль машинаа шилжүүлэхэд сонгоод тэгээд цаашаа явуулна. Тэгээд хүлээ авах хүнийхээ регистрийн дугаарыг тавина. За тэгээд нөгөө хүлээ авах хүн ч гэсэн бас тэрийнхээ өөрийнхөө утсан дээр конферм хийн. Цаашлаа дээр бол одоо яах вэ гэвэл заавал нөгөө нэг юу тургуулгүй байх хэвээр үзлэгт орцсон байх хэвээр гэсэн одоо нэг шалгуурууд байгаа шүү дээ. Тэр бол хിവэр байгаа. Шалгуур бол автоматар ийм Монголио шалгах чинь. Тэгээд за энэ дутуу нэг гаргаад ирнэ. Тэгээд шилжүүлье гэдэг одоо товчлуураад аруулт шууд G сайн руу орчих юм. G сайн руу ороод өөрөөгөө захим гар үсгээ баталгаажуулахад нөгөө хүлээж авч байгаа иргэн нь бол нөгөөдгөө бас хүлээж авч нэгээд G сайн-а баталгаажуулна. За тэгмүүд ийм Монголио бол гэрээ гаргаад ирнэ. За тэр гэрээгээ баталгаажуулаад тэгээд нэгснээ шууд шилжүүлдэг одоо хийгдэж болох юм. Нэгснээ процесс бол 5-аас 10 минут дотор л явагдана л да. Тэгэхээр өдөр болгон одоо иргэдийн 2 цаг хүлээж очрлого тэг бухимдал нь шууд цахимжиж байгаа гэсэн бол ойлгож байна л да. Өөр ямар хууль бус шилжүүлэг хийхээс эрсдлийг хэрхэн хийж байгаа. За хэд хэдэн зүйл байгаа л да. Нэгдүгээрт бол шалгуурууд байгаа. Одоо торгуулаад төлсөн байх хэвээр улсын үзлэгт орсон баг гэх мэтлэн. Нөгөө талдаа бол нөгөө 92 иргэн хоорондоо өөрсдөө тоон гар үсгүүд баталгаажуулж байгаа G сайн руу ороод. Тэгэхээр бол яг л биечлэн очно альсвал цахимын хийж ялгаа байхгүй. Гол ялгаа нь бол 2 цагийн хэмжээнд заавал ажлын цагаар их шилжүүлэх хийгсэн зүйл байхгүй болно. Бараг хагас бүтэн сайдаар орой хэдэн цаг чамаагүй хийх болцоод болчих жоохоо. Өчигдөр хотын дарга орлогч амар төвшин мэдээлэл өгөхдөө нөгөө нэг ухаалаг нөгөө замын хөдөлгөөнийг ягаад бас эх сарын 1-ээс ер нь хян дөрөв зурцсан торгол ногдуулна гэдэг байна. Энэ дээр бол нөгөө бас хүчирхийлэл болоо гэмт хэргийг бас илрүүлэх боломжтой гэдэг хэмэл оюухан ашиглаад ганц замын төвчрөл биш. Яг хоо химэл оюуныг хөдөлгөөр янз янз чиглэлээр ашигладаг л та. Жишээлбэл одоо гэмт хэргийн тал дээр бол заавал одоо гэмт хэргийг илрүүлэхээс илүү нэг хөгдлийг аваад ямар цаг үед хаана гэмт хэрэг болох магадлалыг тодорхойлоод тэгээд урчин сэрэг халахмжаа авдаг. Нөгөө тал дээр бол бас нөгөө заав торгохтой биш. Нөгөөд одоо төвжирлэг бууруулахад бас ашиглаж болдог. За том хотууд одоо Москва хотын хамгийн наадхан жишээхэд бол яг гэрлийн тохиогоо ухаалаг болгосны үр дүнд нийт одоо төвжил 20% буурсан гэсэн тийм одоо үзүүлэлтүүд байгаа л да. Тэгэхээр бид нар химэл уян ухаан гэдэг чинь бол бид нар бүхэл одоо өдөр тутмын хэрэглэн орчоод байна. Дан чааж бидгээр одоо дуусахгүйгээр шийдвэр гаргахад шийдвэр боловсруулахад нь бүгдээрэнд ашиглаж болцоо өнөөдрийн хувьд бол нэгдэж байгаа. Тэгэхээр үүн дээр ч гэсэн Монгол улс бол хоцож болохгүй харин мөр зэрэг залах нь зүйтэй гэж харж байгаа. Гэтэ нэг зүйл хамгийн чухал шүү. Ямар нэгэн байдлаар химэл оюун хэвшилтэнтэй чинь болол зөв чатбот биш. Энэ нь бол GPU гэж ярьдаг химэл оюуны одоо уураг тахимжуулны нэг процессор. Үүнийг Монгол улсад одоо зайлшгүй авах хэрэгтэй байгаад байгаа. Тэгээ үүн талдаарч гэсэн Монгол улсын төсөвд ирэх онд тавигдсан байгаа. Тэгэхээр би бол юу хийсэд байна гэхээр одоо GPU-г аваад тэгээд дата центртаа тавьчмаар байгаа. Тэрийг нь бол хувийн хвшил мэдрэмжийн судалгааны байгууллагууд мөн бусад байгууллагууд бүгдээр ингээд ашиглуулмаар байна. Яг одоогийн байдлаар GPU гэж яриад тэр химэл оюуны уураг дахиад Монголд бол яг хамгийн одоо Nvidia-г нэртэй модель нь бол хоёрхан шиг байгаа. Холбооны сургуульд. За үүнийг бид нэр ашиглаад анх одоо төрийн үйлчлэгэнд одоо химэл оюун нэвтрүүлээд ийм Монголын 5.0 хөлбөртөөр оруулсан. Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө дата центр дээр бол HP гэх компани бас 2 юутай GPU-тай.
Тэр хоёроо ашиглаад одоо худалдаа авалтаа цахимжуулсан л да хиймэл оюун дээр одоо сөрөлж чадсан. Цаашлаа бид нар хэрвээ эргэжил одоо энэ худалдаа авалтаа амжилтаа хийгээд явчвал улам л одоо өргөжих болцоо одоо болно гэж харж байгаа. Гол нь бол нэг зүйл одоо тулгымцаа асуудал байгаа даа. Ялчгүй одоо та бүхэнд хэлэхэд бол манай Монгол улс чинь нөгөө нэг геополитикийн нөхцөл байлаас болоод GPU болон Nvidia компани хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн тэр одоо процессорыг бол худалдаж авахд бол хязгаарлалт улс оронд орсон байгаа. Тэгэхээр бид нар Америк элчин сайдын яам болон Америкийн одоо худалдааны яамтай ярьж байгаад яг Монгол улс өөрсдөө ашиглана. Энэ бол нэгсний стартап одоо мэдээлэл технологи компаниудад дэмжих за төрийн одоо бодлого боловсруулах мөн одоо бусад зүйлийг хиймэл оны ашиглахад яг зориултанд дагуу ашиглана. Цаашаагаа дамжлахгүй гэсэн баталгаа гаргах гарна л та. Ойролцоогоор бол бид нар анх одоо хурд өргөн барихтаа бол нийт 7 тэрбумаар барьсан. Энэ тодорхой хэмжээнээс буурсан л та. Гэтэ яхаа эхний ээлжинд бол хангалттай гэж харж байгаа. Ямар ч сан бид нар өөрсдөө одоо авчраад гадаад төвдө байршуулчих. За үүнийг дан түр ашиглах нь буруу шүү. Харин бас илүү одоо юунд хувийн шилд ашиглуулмаар байна. Мөн их сургуулиуд болон эрдэм шинжилгээ судалгааны газарт ашиглаад улам тэр хиймэл оюуныг одоо цааш хэлмээр байна. Мөн цаашлаад ярихад бол бас манай яам цахим хөгжлийн инновац харилцаа холбооны яам бол Oracle гэх нэртэй компанитай бас санал бичих байгуулсан. Энэ нь бол ямар ч юм гээд Oracle компани бол дэлхийн одоо топ IT-ийн 10 компанид ордог. Нэлээд одоо өндөр технологи ашиглаж хиймэл оюуны ашиглалтаа одоо лидерүүдийн нэг гэж ойлгож байна. Oracle-ийн Oracle Academic гэдэг хөтөлбөрийг одоо бид нар одоо Монгол улсад нэвтрүүлж байгаа. Тэг үр дүнд нь бол одоо хувийн сектор мөн одоо төрийн албан хаагч хиймэл оюун одоо бэлдэж мөн ур чадварыг сайжруулах тийм одоо сургалт явуулна. Гол нь бол энэ сургалт нь бол 60 мянган монгол улсын иргэн сурах гэсэн тийм юу байгаа. Одоо хөтөлбөр. Тэгэд би хэрвээ MOU байгуулахгүйгээр шууд одоо зөвхөн хувь хүн өөрөө тэр Oracle Academy-тэй хамтран ажиллаа. Тэгээд тэр сертификат авах бол нэг хүнээс $4,000 шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар бол үн төлбөргүйгээр харин ашиглуулаад 60 мянган иргэнээс сургахыг гэсэн тийм том зорилго тавьсан байгаа ч хэлмээр байна. Гişүнээ одоо 12 дугаар сарын 8-нд оюутлогын сонсгол болж байгаа. Энэ сонсголоос үе ерөнхийлөгч ерөнхий сайд нар дуудагдсан. Танаа аавын хувьд бол 90 гэдэг байр суурийг илэрхийлсэн байсан шүү дээ. Тэгэхээр ер нь оюутлогын сонсголын үр дүнг та хэр болно гэж бодож байна? 301 хүнийг гэрчээр дуудсан байсан. Гэхдээ үүн дээр бол илүү одоо бат найрамлаг гишүүнээс л асуусан зүг баха. Би одоо тухайн сонсголын блог багт сонсголын үр дүнгээ шууд хэлэхэд хэцүү. Сонсголын явц янз янз болдог. Миний хувьд бол Монгол улсад ангуудаа одоо парламенттай засаглал болсноос хойш одоо хөгжлийн банкны сонсголт одоо гишүүнээр оролцсон. Тэгэхээр одоо хэл юм болдго юм билээ. Хамгийн гол нь бол нэг хэд хэдэн тулгымцсан асуудлууд бэрхшээлүүд гарсан. Эхнийх нь бол нөгөө гэрчээр дуудсан иргэд ирдэггүй юм билээ. Хоёрт нь одоо материалууд өгдөггүй. Гуравт нь өгсөн ч гэсэн цаг хугацаанд нэлээд тулгамдж өгөөд тэгээд бүрэн дүгнэлт хийх болцоог болдог. Би тухайн үед чинь бараг бид нар чинь хөгжлийн банкны сонсголоор чинь бараг 3 сая банкны гүйлгээ хайжсэн шүү дээ. Тэгэхэд юу гарч ирсэн бэ та бүхэн санаж байгаа бах. Хөгжлийн банкнаас зээл авчаад тэр од мөнгөөр зориултын бушаар ашигласан. Өөр компанид оруулсан, хөрөнгө оруулалт хийсэн, дахиж банк бонст оруулж эргэлдүүлсэн. Бүх цаашлаа дээр бол бүр Макао, Сингапур тэр мөнгөөр одоо казино тоглоцоо эргэжж байсан шүү дээ. Харсан мэдсэ та бүхэн те. Тэгэхээр бол яг үр дүн ямар гарахыг хэлэхэд маш хэцүү. Гэхдээ бол амжилттай болоосоо бодож байна. Хяналтал төр хорооны үндсэн зорилго нь бол ард иргэд мэдээлэлээр хангах. Яг юу тухайд болж исэн бэ гэдэг нь боддоор одоо харуулах нь хамгийн нотлох баримт дээр суурилуулж одоо үзүүлэх нь хамгийн зөв гэж харж байгаа юм л да. За баярлалаа.